Зууны мэдээс сонин улс төр хөшигний ард буланда нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэхүү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү хэмээх нийтлэлээ онцолж байна. Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина. Энэ нь уртдаа 21 жил, ойрдоо 16 жил гацсан гашуун сухаатаг ганц модны хилийн холболттой холбоотой. Өөрөөр хэлбэл 5-7 ордын олборлолт нүүрс тээвэр хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын цогц төсөл юм. Үүнийг хэрхэн шийдэхээс хамаарат үүсэх хоёр зам бий. Тийм сонголтын өмнө бид ирээд байна. Эхнийх нь нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх нь нэг сонголт юм. Энэ сонголтыг засгийн газар аль хэдийн хийчихсэн байна. 2024 оны 11-р сарын 5-нд Хятадын Шанхай хотод Монгол Хятад улсуудын ерөнхий сайд наруулсан. Тэр үеэр гашуун сухат ганц модны бомбын хил дамсан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол улсын засгийн газар, Хятадын засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурчихсан. Улмаар тус төслийг хэрэгжүүлэх Хятадын China Energy компани ямар зарцмаар ажиллах талаар саналаа ирүүлсэн. Түүндээ 2003 оноос эхлээд Монгол улстай 5 толгой уурхаан төслийг 3 цогцоор хэрэгжүүлэхээр 21 жилийн турш хэлэлцээр хийж байна. 2005 онд Монгол Улсын засгийн газар болон аж ахуй нэгжтэй хэлэлцэж гашуун сухат төмөр замын маршрутын төлөвлөгөөг баталсан. 2009 оны 1-р сард Монгол Улсын засгийн газарт нэгдсэн төлөвлөгөөг бизнесийн хамтын ажиллагааны саналын хамт хүргүүлсэн. 2014 оны 8-р сарын 21-нд хоёр улсын ерөнхийлөгч нарыг байлцуулан Хятад Монголын нарийн цэргийн төмөр замын холболтын санхүүжилтийн үндсэн гэрээнд гарын үсэг зурсан. 2015 оны 1-р сард гашуун сухат төмөр замыг 7.2 тэрбум юаны хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан. Гэвч Монголын тал төмөр замаа барихгүй байсаар 2020 онд гэрээг өөрчилж өргөн царигтай байхаар шийдсэн. Ингээд төсөл зогссон. Үүний улмаас өнгөрсөн 16 жилийн хугацаанд 2.7 тэрбум гаруй юаны алдагдлалд орсон. Одоо Хятад руу өргөн царгаар ачаа тээвэр нэвтрүүлэхтэй холбоотой бомбын бүтээн байгуулалтыг өөрчлөх төслүүдэд 4.1 тэрбум гаруй юаны хөрөнгө оруулалт шаардагдана гэсэн. Мөн гомдол гаргах хуулийн арга хэмжээг өнөө хүртэл аваагүй болно гэд танай улсын их хурл нэгдсэн ойлголтод хүрч дэмжлэх үзүүлэх шаардлагатай. Ялангуяа нүүрсний худалдаа, нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хамтран ажиллагааг хөгжүүлэхэд хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлж, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулж, хэлэлцээрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь чухал. Хоёр талын байгууллага нүүрсний худалдааны гэрээнд Чаналкогийн урт хугацааны гэрээний үнийн үн тогтоох механизмыг ашиглах нь зүйтэй. Энэхүү гэрээний дагуу Монголын коксчих нүүрсний эцсийн үн нь цаашид ямар ч үн тогтоох механизм баригдахаас үл хамааран уг механизмаар бий болсон үнээс өндөр байх ёсгүй. Гашуун сухатын төмөр зам баригдаж ашиглалтад орсноос хойш 16 жил алдагдaltaй ажиллаж байна. Цаашид холбож түүнийг ашиглалтад оруулахад дахин 3 жил шаардлагатай. Шудраг бодит эрхтгч зарчмыг баримтлан талууд нүүрсний худалдааны тогтвортой урт хугацааны хамтын ажиллагааны хугацааг 16-аас 20 жил байх саналыг гаргаж байна. China Energy компани 5-7 ордыг эзэмших эрх, хувь эзэмших болон хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны санал гаргах боломжгүй болсон гэжээ. Эцэст нь Монголын тал 3 цогцоор хэрэгжүүлэх хамтын ажиллагааг урагшлуулахыг дэмжинэ гэдэгт найдаж байна. Хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дараа China Energy компани өнгөрсөн хугацаанд учруулсан бодит тохирол болоод холбогдох орлогын алдагдлыг нэхэмжлэхгүй гэсэн юм. Манай талаас томилогдсон ажлын эсгийнхэн тус компанийнхантай хэд хэдэн удаа уулзаж яриа тохироогоо хийжээ. Ерөнхий сайд энэ талаар өнгөрсөн баасан гарагт олон жил гацсан гашуун сухат ганц модны бомбын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг эх 7 хоногийн 5 гарагт улсын их хурлд өргөн барихаар тогтлоо гэж мэдэгдсэн. Тэр 5 гариг нь өнөөдөр болж байна. Тэгэхээр уг хэлэлцээр улсын их хурлын мэдэлд очино. Тэгэхээр одоо улсын их хурл энэхүү гашуун сухат ганц модны бомбын хил дамсан төмөр замын гүүрийг хамтран барих төсөлтэй холбоотой хэлэлцээрийг сойрхон батлах эсгээ хэлэлцэж шийднэ. Хэрв баталвал хэдхэн хоногийн өмнө багч гисэн мөнгөн хуримтлалтай болсон үндэсний баялагын сангийн бас нэг гарант нээгдэнэ гэсэн үг. Харин улсын их хурл хэлэлцээрийг сойрхон батлахаас татгалзвал хоёр дахь хувилбар үүснэ.
Тэр нь товчхондоо нүүрсний хулгайг таван толгойг өөрийн болгох гэсэн хідэн хүний санаа хархалтай хамт авч үлдээд хэвээр нь үргэлжлүүлэх шийдвэр гэсэн үг. Ер нь бол гашуун сугаад ганц модны хилийн холболтын төслийг ийм л байдлаар олон жил гацаасан хоёр том хөшүүрэг байдаг. Нэг нь хідэн хүний таван толгой нүүрсний олборлолт тээврээс олон жилийн турш идсэн нүүрсний хулгай юм. 2 жилийн өмнө яг үдээд нүүрсний хулгай Монголыг дөргиж байсан шүү дээ. Сүхбаатарын талбайд нүүрсний хулгайг эсэргүүцсэн томоохон жагсаал болсон. Авилгатай тэмцэх газраас нүүрсний 17 хулгайчийг зарласан. Засгийн газар нүүрс төмөр замтай холбоотой төслүүдийн улсын нуцаас гаргасан. Ингэж бөөн асуудал болсон ч 2 жилийн дараах өндөрлгөөс харахад нүүрсний хулгайгаар нэг ч хүн шийтгэгдээгүй болж таарсан. Шүүхэн ч ингэж мэдгдсэн шүү дээ. Угтаа нүүрсний хулгай гэдэг бас л олон хууль бус үйл ажиллагааны цогц юм. Нөгөө нь гашуун сухад ганц мод боомтын хил дамсан төмөр замын гүүрийг хамтран барих төслийг гацаасаар байгаад таван толгоон ордыг өөрийн болох үрдийн санаа хархал юм. Тэр нь 2014 оны 8 дугаар сарын 21-нд хоёр улсын ерөнхийлөгч нарыг байлцуулан хятад Монголын нарийн цэргийн төмөр замын холболтын санхүүжилтийн үндсэн гэрээг байгуулахад Монголын талыг төлөөлж оролцсон хувийн компани л та. Дан ганц компани биш л дээ. Нөлөө бүхий улс төрчид холбогдно. Нэг бус нилээдээрээ холбогдоод авсан. Тэд 2024 оны 11-р сарын 5-нд Шанхайд хилцээрт гарын үсэг зурагдсанаас хойш улс төр нийгмийг бужигнуулад байгаа тухай дуулдаад байх болсон. Болж игэл энэ төслийн хилцээрийг батлуулахгүй байхтай холбоотой болов. Гэхдээ л сүүлийн өдрүүдэд хилцээрийг эсэргүүцээд байгаа нь ганц тэр компани биш болж таарсан. 2014 оны дээрх үндсэн гэрээг цааш явуулахгүй гацаасан улс төр бизнесийн нэгэн бүлэглэл бий. Тэр нь 5 толгоос гарсан нүүрсийг хилээр гаргадаг тээврийн том сүлжээнийхэн гэж байгаа юм. Бас л 5 толгойг хөдөлгөх дээрээ тулбал бидний ашиг сонирхол оролцох ёстой гэж үздэг. Нэг үгээр хэлбэл гашуун сухад ганц мод боомтын хил дамсан төмөр замын гүүрийг хамтран барих энэ төсөл хэрэгжээд явчихвал нэгнийх нь 5 толгоон ордыг авах хүсэлт цэг хатгана. Нөгөөгийнх нь нүүрс тээврээс мөнгө хийдэг бизнес ч үгүй болно. За тэгээд надад ямар ашигтай вэ гэж сууж байдаг сайд дарга нарын гарын үсгийн 8-аач устна. Тийм л учраас эдгээр ашиг сонирхлууд хүч хавсран Шанхай хилцээрийг эсэргүүцэж буйаж. Тэд нийлж байгаад улсын хурлын нэр бүхий гишүүдийг ч ухуулан ятгах үзжээ. Гэвч зарим гишүүн тухайлбал Цэнгүүн айсан хүнд аргал хөдөлгөгчээр асуудлыг бодит фактраас нь холдуулаад хятад цустай хятадын дарангуйлал ирэх гэж байна гэж нөхцөл байдал үүсгэж байгаа нь байж боломгүй үйлдэл. Цахилгаан станц барих юм бол хятадын China Town бий болчихно гэж дайрсаар агаад цахилгаан станцын төслүүдээ гацааж байсан. Маш олон том төслийг дандаа харийн том дарангуйлал орж ирэх гээд байна гэсэн айдас давтуулж байгаад төслийг гацаадаг жишг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр улсын хурлын гишүүн хийгээд энэ дотор байсаар л байна. Монгол улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг бид харж байна. Намайг хүүхэд байхаас хойш л энэ байдал байсан. Өнөөдөр ч өөрчлөгдөөгүй. Бид нар популяр улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол улс хөгжих ёстой. Том төслүүд маань ч гэсэн явах ёстой гэсэн. Гэхдээ тэд гишүүдийг хэр зэрэг хүчтэй ухуулсан ирэх өдрүүдэд байнгын хороо чуулганы нэгдсэн хуралдаан дээр юу гэж дуурхаас харагдана. Хэрвээ улсын хурлын гишүүдийн дийлэнх олонх нь хэлэлцээрийг сойрхон баталгаас татгалзвал нүүрсний хулгай, 5 толгойг өөрийн болгох санаархал 2 урьдын хэвээр үлднэ. Ийм л нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү эсвэл нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү гэдэг сонголтын өмнө Монголын төр ирээд байна.